За тэр энэ Францтай байгуулах гэрээний геополитикийн ач холбогдол гэж асуусан. Тэгэхээр энэ Монгол-Францын харилцааны онцлог гэж байна. Чухал 3 дахь хөрш гэж бид нэрлэсэн. Франц манайхыг хамгийн түрүү онцгой түнш гэж нэрлэсэн. Өнөөдөр Монгол-Францын хооронд онцгой эрх түншлийн харилцаа тогтоодсон. Энэ болгон түншлийн харилцаатай 17 субъектээс Франц бол ганцаараа ямар ч шат дамжлага дамжихгүйгээр шууд ийм өндөр статустай болцсон байна. За нөгөө талаар энэ гадаад бодлого дээр манай гадаад бодлогын жин нөлөө нэмэгдэнэ. Хэрвээ энэ Монгол-Францын ураны төсөл хэрэгжих юм бол гадаад бодлогын жин нөлөө нэмэгдэнэ гэдэг маань бүс нутгийн бүс нутагтаа байтугай энэ дэлхийд Монгол улс стратегийн чухал төвхүйдийн том тоглогч болох боломж нэгдэж байна. Монгол-Францын харилцаанаас гадна Монгол-Европын холбооны харилцаанд бас том төлөвлөсөн зүйл нь ганцхан Францын ураны салбар биш, цаашдаа Францын олон том компаниуд, корпорациуд Монголд орж ирэх ийм боломж нээгдэх юм.